I did my best to notice when the call came down the line, up to the platform of surrender. I was brought, but I was kind. And sometimes I get nervous when I see an open door. Close your eyes, clear your heart. Cut the cord. Are we human? Or are we dancer? My sign is vital. My hands are cold, and I'm on my knees looking for the answer. Are we human, or are we dancer? Send my condolences to good. Give my regards to soul and romance. Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй билээ. Олон зүйлд самгардалгүй нэг зорьсон зүйлийн араас тууштай тэмцэгч ямагт ялалт байгуулдаг. Энэ хүн бол бокс, марафон гүйлт, уулын спортоор тууштай хичээллэгч нэг. Анх гемлайн руунд ээжтэйгээ алхаж явахдаа тэр сайхан сүрлэг уулсыг хараад Эверестэд авирах санаа төрсөн нь цэвэн дашин амьдралд маш том адал явдлыг эхлүүллээ. Тэр маань л одоо битүүхэн одоо надад сэтгэлд маань байнга л үдээтэй байдаг. Эверестэд ер нь авирна гэдгийг бол олон жилийн өмнөөс л бодож мөрөөдөж хүсэж исэн зүйлийн нэг юм байна. Тэгээд үндсэндээ 2008 оноос хойш Эверестэд авирна гэдэг бэлтгэл сургалтаа хийж эхэлсэн 2008 оноос. За тэгээд эрдээсөө энэ богдуул одоо ингээл Sky цанын бааз уул одонд авирах мөрөх гэдэг эрдээс бэлтгэл сургалтыг бол өөхгүй хийжсэн. Хүчний ихтгэлээс хавуулаад баяр ёслолын үеэр ч гэсэн хүмүүсийг сайхан баярлж байгаа үед би бэлтгэлээ хийж гүүж ууланд авирч бэлтгэлээ тасралтгүй хийсээр л байсан. Ингээд өөрийнхөө ялалтын төлөө зоримог шийдвэр гаргажээ. Яг Эверестэд явлаа гэдгээ ер нь бүх юмудаа бэлдээд янтан гэрээ мэрэгээ нөгөө явах компаниудаа гэрээгээ хийгээд янтан болгоцсон байж байгаа 7 хоногийн өмнө ердөөсөө яг гэр орныхондоо цаа ингээ Эверестэд авирахаар боллоо гэд хэлсэн ердөөсөө маш их хүн дээр хүлээж авсан манай гэр бүлийн хүн бол тэгэл өөлч мөйлэл одоо бөө юм болсон л тоо тэгээд найз нөхдүүд маань ч гэсэн маш их хүн дээр хүлээж авсан. Чи одоо зүгээр зарим улсууд найзууд маань одоо чи одоо тэнийг юм уу гэр бүлтэй байж одоо чи одоо яах гээд байгаа чи бойлмол гэж ирдээсэн. Маш их намайг болиулах талаас бол ятгаж исэн. Түүний зарим найз нар эхнэр лүү нутсдаж наадхаа битгий явуул. Тийшээ явсан зарим хүмүүс эргэж ярдгүй юм гинлээ гэж маш нухацтайгаар ээлж дараалан хэлсэн байна. Үүнээс үзэхэд баг болчраасаа хит хитэн спортоор зэрэг хичээлж ирсэн түүний хүсэл мөрөөдөл болсон Эверестийн оргилд гарахын тулд ямар их саад бэрхшээл сэтгэл зүйн дарамт байсан нь илэрхий. Хэдий тийм ч ган тулгаар ахлуулсан марафон гүйлтийн улсын шигшээ багт нэгдэн бэлтгэлэн хийж байсан нь үр дүнгийн өгчээ. Тиймдээч сэтгэл зүйн хувьд маш сайн байлаа. Тэгээ сэтгэл зүй бол би бол маш их сэтгэл зүй сайтай байсан. Чадна би заавал чадна ер нь Эверестэд авирч чадна гэсэн тийм сэтгэл зүй бол маш их өндөр байсан. Хизээч өөртөө одоо бууж өгөхгүй, хизээч ухрахгүй, заавал гар нь одоо ямар ч юм тохиолдож исэн. Хизээч шантрахгүй, ухрахгүй, зорьсон зорилгодоо хүрнэ гэсэн надад бол тийм сэтгэлийн тэнхээ бол ер нь л тэр гүйж явах үедээ л бол ер нь бол тэгэл өөрийгөө байн хурцлж
Эверестийн оргил дээр нь заавал гарч чадна гэдэг бол өөртөө маш их итгэлтэй байсан. Цэвэн даш саст Эверестэд гарахын тулд бэлтгэл болгож Улаанбаатараас Лондон хүртэлгүйхээр бэлтгэж байж юм. Ингэхдээ зүгээр ч нэг гүй гэж бодсонгүй. Дэлхийн нийтийг халдварт бус өвчний эсрэг уриалъя гэж бодсон ч зарим нэг асуудлаас болж энэ нь бүтлгүйтгэжээ. Тэрээр бэлтгэл хангаж болох бүхий л аргыг хэрэглэж эдэр 9 хүйтэнд хардсны усанд хүртэл орж бие организмаа дасгаж байж юм. Дэлхийн мэрэгжлийн шилдэг уулчид тэнд цуглардаг. Тэрдээс дандаа л би чадна өөртөө итгэлтэй тийм л усууд тэнд очиж байгаа шүү дээ. За энэ Луклагийн нисэх онгоцны буудал ийм жижигхэн талбайтай. Тийм ердөөсөө богинохон газар л хурдаа аваад хөөрд юм байна. Ямар гоё газар ээ. Сүх мөх цас дуултаа. За эндээс бид нэр явахдаа эндээс тавла нэг баг болж явсан. Хөхтөнгөр гээд баг болж явсан. За манай багийн гишүүд маань олон улсын хэмжээний мастер Ганбаатар олон улсын хэмжээний мастер уулын загсмагч байна. За манай Элбэг спортын мастер Элбэг Жаргал ах байна. За хүний их хэмж Баяр сайхан байна. Ингээд хэлийн цэргийнх нь пост байна. Энд ингэ шалгад юм байна. Урд өмнө нь Монголын уулчид ганц нэгээрээ бусад орны уулчдын багийг дагаж Эверестэд гарч байсан бол энэ удаад тэд 5 хүний бүрэлдэхүүнтэй Монголын анхны уулчдын багийг бүрдүүлж цаст Эверестийг зорилоо. Харин тэд гарч чадах болов? За энэ үнэхээр гоё байна. Энэ ямар сүрлэг юм бэ? Айгүй их салхитай байна. За маш ширүүн урсгалтай. Ямар гоё юм бэ? Айгүй гоё юм байна. Намчаа базар гэдэг 3000 гаруйтай тийм өндөрлөг газар байдаг. Намчаа базар гэж тэр Непалийн тэр дуулын ганц гол төвн юм да. Тэр Гимла нурууны байдаг ганц худалдаа 8-ны ганц төвн юм байна. Тэнд очиход бол тэгэл тэндээс эхлээл 3500-аас эхлээл ер нь бол хүмүүсийн толгой тарих, өвдөх тэгэл ядарч зүдрэх тэгэл эрдээс амьсгаадах тийм янз бүрийн өндрийн хүнд тийм өөрчлөлтүүд орж эхэлдэг. Эверестийн оргилд хүрэхийн тулд 5 баазыг дайрч өнгөрөв. Далайн төвшнөөс дээш 5300 метрт эхний бааз байрлав. Эндээс дээшлээд 6100 метрт бааз 1, 6500 метрт бааз 2, 7300 метрт бааз 3, 7900 метрт бааз 4 байрлана. Үүнээс дээшээ 950 м яваад 8850 м-ийн өндөртэй Эверестийн оргилд хүрнэ. Сайхан ингэж. За тэр марафон гүйлтэй холбооны төг байна. Энэ Монгол Алтай төв клубын төг байна. За бидний юуг ингээд хийгээ бэлтгэсэн байсан ингээд холдоосон хэвлэлээр ингээд. За энэ нэмэгтэйчүүд ирвэл бол үндэстэй ирүүлээ. Амьдралын талаа ингэсэн манай баяр сайхан эмчийн нэг төрийн бус байгууллага байт юм байна. За энд бас нэг сайхан юу байна. Энэ болохоор архихгүй эрүүл Монголын төлөө гэсэн юм сайхан төв байна. Ер нь тэгээд манай төршин өдөр ямар ч архихгүйгээр бидний ер нь архинаас их хол байгаа л та. Ямар ч архитаас хэрэглэхгүйгээр эртээсээ тэгэл нэг шоколад зат шиг болсон да тийм ээ. Тий. Урд өмнө явжсэн улсууд бас архитаар суугаад янз бүрийн асуудалд орж ирсэн гэсэн. Бид нар бол тийм бол байхгүй. Архинаас хол, бусад бүх зүйлээс хол. Зөвхөн зорьсон зорилгынхаа төлөө ингэж явж байна. За энэ манай нөрөөг байна. Энэ манай шерфа байна. Тий, өндрий манай шерфанууд байна. Тий. Эмбаа гэдээ бас
Гомбо. За энэ одоо нэг манай Эверест бааз одоо ид галтгоо байна. Тэгээд жинхэнэ янзын гоёо манай энэ чи хоол моодыг янзын гоёо. Мундаг юм усуд байгаа. Өндрийн тогооч, намын тогооч ингээд 3 тогооч байна. Very good. Аль ч орны ямар ч уулчин Эверестийн оройд гарахыг хүсвэл заавал нутгийн Шерпаг авч явах хэрэгтэй. Тэгвэл Шерпа гэж хэн бэ? Тэд бол энтхийн уугуул иргэд бөгөөд ямар ч бэлтгэгдсэн мэрэгжлийн уучлаас дутгааргүй уулчид гэж хэлж болно. 10-аас 25 кг жинтэй уулчдын ачааг үүрэн дэлхийн дээвэрт гардаг супер хүмүүс юм. Ингэснийхээ төлөө мөн баггүй хөл сав. Гэхдээ тэд осолдож энтхийн бас бий. Өгцөн усуд байдаг. Одоо тэр нутгийн одоо тэр олон удаа авирцсан тэр одоо нутгийн шерпанууд хүртэл одоо тийш бидний байж захтал 3 шерпа тийм одоо ачаа бараа зөөдөг шерпанууд өөрсдөө тэгж тийш эндэж тэгж нас орсон байдгийг. Биднийг одоо бэлтгэл сургуульч хийж явах үед тийм 3 шерпа нас орсон байдаг. Бид нэр одоо 7 дахь өдөр алхаж байна. За энд одоо ингээд Эверестэд амнасаа алдсан хүмүүсийн хүмүүс зориулсан бунхан байна. Энэ усуд бол энэ усуудыгаар тийм хийсэн кино байд юм байлээ. Одоо яг юм байна кино. Эдгээр одоо ингээд амдаа амнасаа алдсан усуудын юу байна да. Дурсгал зориулсан бунхнууд янз бүрийн орны усуд байд юм байна. Мөн хөх тэнгэр багт Канад, Норвегийн 2 уулчин нэгдэж 7 хүний бүрэлдэхүүнтэй баг болжээ. Харин уулчид бүрийг дагаж явдаг Шерпа нарыг Непалийн аялал жуулчлалын яам сонгон явуулдаг. Үүний учир нь тэд уулчдыг Эверестийн оройд гарсныг баталдаг. Одоо тэр үүлний завсрал чөд гараад ирсэн байгаа. Энэ хажуутлаар нь 2 том уул байгаа. Одоо үйл таглах гээд байна л да. Тэр харагдчихж байгаа. Камер нь голог. За тэр цохиж байгаа. Анх Эверест багаас лагер дээр очиж байхад бид нэр очиод үнэхээр ямар амар агуу байд юм бэ гэдгийг тэнд очиод үнэхээр сурцсан л дээ. Тэр одоо Эверест тэр одоо Гимлан тэр өндөр уусууд ямар амар өндөр бид нар ч одоо явахтай Монголдоо бас өндөр уулууд зөндөл байгаа. Тэр уулуудын дэргэд бол үнэхээр сүрдмээр байсан л та. Тэгээд очиход бол ердөөсөө дайн байлдаан болж гин үг юмэр бүх энэ тэнд рүү одоо ердөөсөө писвас хийгээл юм дэлбэрч байгаа юм шиг л дуу чимээ гараад тэгэл эргээ харангуут л ердөөсөө уулын тэр цас нурж байгаа ердөөсөө тэгэл байнга л тийм цас нурж идэм байлээ.
Тэгэл ер нь бол айгүй сүрдмээр хүн тэнд очиод бол маш их сүрдмээр л байт юм байлээ. Тэгээд шөнө унтчих хүртэл тэгэл уулын цас нураастай маш их дуу чимээтэй ердөөс юм л дэлгэрч байгаа юм шиг тийм чимээ гардаг. Шөнө болоход уулчид унтж амрах нь хамгийн чухал. Гэхдээ жирийн нэг хүн ийм хүнд нөхцөлд унтж чадахгүй. Үүнд сэтгэл зүйн маш их бэлтгэлтэй. Бие бэлдрийн асар их тэсвэртэй уулзтал Эверестийн тэнгэр доор нойрон авч унтж чаддаг юм аа. Хөхтөнгөр багийн уулчид Норвеги, Канадын уулчидтай хамтран 2 сар гаруй бааз 1-ээс бааз 3 хүртэл өгсөж уруудаж бэлтгэл хийжээ. Ингэж бие дасгах нь Эверестийн оргилд гарах бас нэгэн тактик юм аа. Бид нар ч одоо тэнд одоо 2 сар болсон шүү дээ. Одоо тэр яг Эверест бааз лагер дээр тэнд одоо яагаад тэгж удсан юм бэ гэхэлэр ер нь очих гэж 9 онж जैन. Тэгээ очиод бид нар чинь тэнд бас бие дасгах гэж бас маш олон ууланд авиралт хийжээлээ одоо. Тэгээд одоо бааз лагер бид нар ч одоо Эверест бааз лагер одоо байж гэн үндсэн бааз лагер. Тэгээд дараад нь одоо кемп 1 гэж байна, кемп 2 гэж байна, кемп 3 гэж байна, кемп 4 гэж байна. Одоо ингээд бүгд ингээд тусдаа өндөртэй одоо. Хөхтөнгөр багийнхан хэд хэдэн бие дасгах авиралт хийж тодорхой туршлага суужээ. Мөн бие организмын дассны нэг илрэл нь бааз 3 дээр хүчил төрөгчийн баггүй байж чадж байсан явдал юм. За нар манд чинь даа сайхан. Өнөөдөр ер нь их сайхан өдөр биш үү? Салхи шуурга бах та. Ийм амар ангалтай хараа. За. Гамба. Ээжээ явахгүй гэдэг дөрөв зураг авах гэдэг шүү дээ. Окей. За байна. Энэ миний өөрөөсөө хайхантай тасгах хэрэгтэй. Ингээд Хөхтөнгөр багийнхан үндсэн авиралтаа хийхэд бэлэн болжээ. Өнөөдөр мөсний хичээл маш сайн байна. Урд өмнөөс хийж байгаагүй юмудаа хийж байна. Сурах юм их байна. Их гоё сонирхолтой гоё юм байна. House climb. Good. За тэгээд бид нэр 5 сарын 15-нд яг үндсэн авиралтаа бол яг хийж хэлсэн. 15-ны шүн одоо яг шөнийн 2 цагийн үед бид нар яг Эверест рүү авирсан да. Одоо бааз лагераасаа хөдлөө шүн одоо хөдөлж ялээ. Шүн одоо авиралт хийхэд бол маш их хүнд юу ч харагдахгүй одоо тийм харахгүй одоо тийм нөхцөл авиралт хийн гэдэг бол маш хүнд хэцүү. Тэгээд дээрэс нь одоо маш их техник авиралтууд байдаг. Маш их техник хэрэгсэл дээр нь одоо 10 хэдэн килограмм ачаа үүрчээд
Одоо Эверестэд авирна гэдэг бол маш их хэцүү байсан. Баз лагераас 3 цагт 2 цагт босоод 3 цагт хөдөлж байна одоо бид нар шивний авиралт хийж байна. Den карафона хийж байна. Өдрөгтэй байна. За одоо нүсээ хавцлаагүй гарч байна. За одоо нүсээ хавцлаагүй шат ашиглаж гарч байна. Энэ бас хайлттай юм байна. Доошоо 9,000 м чинь хязгааргүй гүн. Энэ хязгаар хин ширхоноор гарч ирдэ. Өдөр шүнжигээ атгсан байна. Одоо үр цайж байна. Нэлээ юм өгсөр. Дандаа энэ цасмарсан. Энэ утаа. За манай гамбах баярсах юмч. Манай бимба. Бүгд сайхан алхаж байна да. Ингээд уулчид нэг олсонд бүгд бэхлэгдэн явлаа. Харин тэдний амь насыг энэ олс 100% хамгаална гэсэн ойлголт байхгүй. Нэг л хүн буруу алхам хийхэд бүгд эрсдэлд орно. Олсонд бол ер нь найдалтгүй л дээ. Хүн бол ер нь тэгэл ууланд авирч байхад бол өөртөө л найдах хэрэгтэй байт юм билээ. Бааз лагер болгон дээр одоо кемп болгон дээр одоо тийм юунууд байдаг. Аялал жуулчлалын Непалийн аялал жуулчлалын яамны одоо тийм хяналт шалгалтын хүмүүс нь байд юм байлаа. Тэгээ ингээд бид нэг шерпа аваад ингээд авиралтай эхэлж байгаа. Бааз лагерууд хоорондоо адилгүй. Уулчдын нүд чих, гар хөлийн хөдөлгөөн, мэдрэмж, алхан бүрийн хийх сонголт нь зөв байж тэд урагшлаа. Яг л нэг хүн шиг сэтгэнэ гэсэн үг юм. Тэгээ кемп нэг бол ердөөс маш их хүнд байсан. Миний хувьд бол кемп нэг рүү авирж байхдаа одоо гадаадын улсууд бол кемп нэгийг бол попкорн гэж нэрлэдэг юм билээ. Ингээ попкорн шиг юм ердөөсөө ийм цас мөсөн юм аван таван тийм одоо маш их ангалттай тийм техник авиралтууд шаардсан тийм юм. Бид нар тэгээд одоо маш их нэг юу хэрэгжилж явж илээ одоо нэг шат одоо хэрэгжилж явж ирсэн тийм хөнгөн цагаан шатнууд. Тэгээд одоо тэр ангал дээр нь одоо шатнуудаа тавиад тэр шатаар нь одоо ингээд тийм авиралтыг хийгээ явж илээ. Тэр шатан дээр авирч байхдаа доошоо харахад бол ердөөсөө тэр дор ердөөсөө яроол нь харагдахааргүй тийм айхтар мөсөн ангал байгаа. Тэр ангал дээгүүр одоо ингээд бид нар гарч байгаа. Тэгэл тэр бол агуултай амарлтай юм байна. Бааз гурав бол уулчдын хувьд маш их бие болон сэтгэлийн төвчээр шаардсан хэсэг юм. Хэдэн давхар байшинтай тэнцэх ихц мөсөн хаднууд нэгийг давхад бас нэг нь гарч ирнэ. Энэ нь эц төгсгөлгүй мэт санагдана. Гэвч Монгол хүний тэсвэр төвчээрийг энэ мөсөн уулнууд мохоож чадсангүй. Кемп 2 руу авирч байхад бол кемп 2 маань одоо ердөөсөө тийм алсуур өксөр кемп 1-ийг бодвол тийм техник авиралтууд бага. Тэгсэн хэрнээ тийм алсуур айгүй тийм өксөр маш их хүнийг ядраадаг. Тэгсэн хэрнээ бас тийм мэддэхгүй тийм англууд байдаг. Одоо зүгээр ингээд хажуу тийшээ ингээд одоо тэр замаасаа гараад хажуу тийшээ явхад бол зүгээр юм цас байгаа мөртлөө тэн дээр гიშгэд доошоо цөмрөөд орчхоор тийм харахад бол зүгээр цас байгаа мөртлөө тэгээ доошоо цөмрөх тийм аюултай тийм юм байлаа. Кемп 3 руу яхад бол кемп 3 болохоор бусад одоо кемпүүдийг бодвол бас нэг онцлогтой байсан. Тэр бол маш их айхтар байсан. Над бол кемп 3 бол маш их хүнд байсан. Тэр маань юу вэ гэхээр маш их техник авиралтууд бас шаардсан. Тэгээд тийм мөсөн ердөөсөө юм ихцэг тийм хад байгаа. Мөсөн тийм уул руу авирж байгаа дандаа ердөөсөө техник авиралт. Кемп 3 руу ингээ хүмүүс товцсон бай. Ингээ дам мөс. Одоо энэ мөсөн уул руу ингээ дандаа техник авиралт юм дээ. Хей. Түрүү би нэг бичлэг хийсэн хажуугаар шерпа юм шиг байна да.
мөс нураад хөл гараа гэмтээсэн юм шиг байна. Бистродоор ямсгалцсан. Явж ийлээ. Биений их л муу байгаа. Мөс амьд юм шиг юм. За манай багийн гişүүд Моника, Эрвид, Баяр доктор. Ихч зөвслөмөр. За энэ манай шеф. Нема гэлцээ. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье. Манай Моникагийн энэ нэг илгүй ахын шеф ба. Нэвс мөн өрөөсөө. Аа тийм. Манай энэ хин бүр ингээд мөс тавьчихсан юм дээр. Энэ хараа бүр. Өөх. Энэ хаврын татаж ирдэг танил. Бид нар одоо мөс уулрага авирах гэж байна. Тэгээ шүдээ зуугаал бид нар бол өстой гүрийгээл тэгэл алхасаар гал авирсаар гал бид нар кемп дөрөв дээр гарч ирсэн тий. За бид нар одоо дөрөвдөө кемп рүү хөтлөж. Хоёрооч. Maaхан зайхан ингээл цагсан нэгээр нураад энэ дөрөвцөн гэдэг юм. Тэр одоо амарч кефт үлдээр орох хийцээ. Өглөө 5-т тарсан. Бас ядарчаад хаалт тэр харагдчихаа. Дөрөвдүгээр кафтер ирсэн бай. Замын ажил өөрөө тогтсон. Ороод. Хэдэн цаг хөвт ороод, хэдэн цаг хөвт ороод. Өнөөдөр баяраа. Би зэрэг мэдээлэлгээ тооч. Яса. Зэрэг мэдээлэлгээ тооч. За байж удаахан ороод. Тэвэр мэрцээ. Ядарсан амарч. Нөрөөгийн эрвид тэр. 18 өглөө 5:30-аас кемп гороос гарав. Тэгээд мөсөн ханаар баахан авирж. 2 цагт. 2 цагт. 2 цаг шидэн цаг юм бэ? За 6 цаг, 7 цаг, 8 цаг. 8 цаг алхсны дараа кемп дөрөв дээр ирээд байж гин. Арвид төрүүлж гарч ирсэн. Арвид. Тэ энэ нэг нөрөөгөр хөрх бидэнтэй. Азтай. Нөрөөгөр. Арвид. За дараа нь гарчсан, дараа манайх гарч ирсэн. За одоо бол миний тас ойлгож байгаагаар бол ердөө 1 2 3 4 5 нэг 5-6 цаг ундаж амарсан болоод гол оргил руугаа авиралтаа эхэлнэ. За баярлалаа. Хүчил дөрөгч. Энд чинь нөгөө Дэвсон гэж ярьдаг штэ. Хүчил дөрөгч ягаар байгаа. Хүчил дөрөгчөнд орохгүй чи надаар ихэн мөрөөлээд дээ шүү. Өөрөө хүчил дөрөгчтэй өвтчиж. Тэгээ бид нар ч одоо 8000 кемп дөрөөс ахуулаад хүчил дөрөгчийн багаар амьсгалж эхэлсэн л та. Кемп дөрөөс эхлэв. Зарим улсын уулчид бол яг зүгээр кемп 3-3-аас эхлэв 7100-аас эхлэв. Одоо яг хүчил дөрөгчийн багийг хэрэглээд эхэлсэн л та. Монголчуудын хувьд бол бид нар бол яг 4-р кемпээс эхлэв яасан яг урд нь 3 дээр ингээд дасан зохицох чадвар сайтай болцсон байсан учраас шууд 4-өөс эхлээд шууд хүчил дөрөгчөө хийж эхэлсэн. 5 сарын 19-ний 21 цагаас 640 уулчин яг авирсан байд юм байлээ. 21 цагт мэдээж тас харанхуй болсон байлаа. Энд дэлхийн дээвэр болох үүлчид болгоны мөрөөдөл болсон 8850 метрийн өндөртэй Эверестийн оргилд гарах гэсэн орон орны 640 үүлчид эр зэрэг хүсэл мөрөөдөлдөн хөтлөгдөн цуглжээ. Тэдний дунд Монголоос ирсэн хөх тэнгэр багийнхан бий. Харанхуйд авиралт хийх нь тэмч таатай зүйл биш. Гэхдээ Шерпа болон бусад хүмүүсийн хувьд энэ нь шүтлэгтэй холбоотой учраас 21 цагийг сонгожээ. Тэгээд бид нэг шөнө авиралтаа хийсэн. Тэгээд бид нарыг авирч явах хэвээр бүр яава гэмээр бүр хэвээр бүр нүүр хорстол тийм амар цасаар шуурч ялээ. Тэгээд пүүх одоо ийм амар нөхцөлд одоо ингээ авиралт хийж одоо болдгол юм бахтаа гэж одоо ирдсэн.
үнэхээр бол гайхсан л та тэгэл яг болдгол юм багтаад ийм шүн ийм цасан шуурхтай багт. Үнэхээр няцмаар байсан. Тэгээд миний хувьд бол зориг урдаа тавьсан зориг маань тодорхой байсан учраас би ямар ч одоо байгалийн хүнд хэцүү бэрхшээл тохиолдсон ч байсан би заавал гарна хизээш бууж өгөхгүй гэсэн өөртөө тийм хатуу тийм зориг тавьдсан байсан учраас тэгээд тэр бэрхшээлийг бол үүндээ тоогоо авиралтай өргөжүүлсээр л байсан л та. Тэгэл манай одоо Шерпа надтай цуг явсан даваа гэж Шерпа тэр маань одоо тэгэл бас өөр одоо тэр нутгийн Шерпаг өөрөө гихчин л одоо тэгэл нутгийн өнгөгчл бас тэнцтэй даарч мараад орилол өөрийгөө ингээд нүдэл орилол намайг бас даарч яах нүгэл ингээд тэгэл нэг солонгосын нэг юм үрж жагаад ингээд яачдаг тийм халуун болцдог тийм нэг юм байт юм байлээ. Тэрийг бэлэн хийгээд ингээд үрэл ингээд өөрийгөө нүдэл ингээд өстө бүр байж ядж байгаа байхгүй айхтар тэгэл. Тэг миний хувьд бол даарахын хувьд бол даарсан л да тэгэл яг гарын үзүүр хөлийн үзүүр одоо ингээл маш их даарч эхэлж ийсэн. Тэгэл ингээл тэгэнгუут нь одоо тэгэл эрдээсээ дотроо ингээл бэлийн дотроо ингээл гараа ингээл үрээл тэгэл хөл мөл дээр ингээл жоохон дэвхцээл ингээл жоохон яагангуут ингээл гайгүй бүлээцсэж байгаа юм л та. Энэ хэсэг бол уулчдын олон сар жилийн бэлтгэлийн үр дүнг шалгасан хамгийн хэцүү хэсэг. Дээшлэх тусам хүйтэр нь агарын даралт багасна. Мөн үхэл амьдралыг шийтгэж бий. Тэгэл ингээл байсагаал жоохон явж байгаа л ингээл төгжрэлд орчихно. Одоо манай Улаанбаатар яаж төгжрэлгүй машины төгжрэлд орохлоор хүн яаж бухимдаж ууралдаг вэ? Яг тэрнтэй адилхан тэнд тийм байдал үүсчихсэн. Маш олон уулчид эрдээсээ бүгд л санаа зориг нэгтэй. Бүгд л одоо Эверестийн оргил дээр гарна гэсэн тийм зоригтой улсууд байсан. Бүгд одоо тэгэл одоо урагшаа тэмүүлсэн тийм улсууд байгаа. Тэгэл одоо ингээл бие биенийг хүлээгээл ингээд зарим нь ингээд ядраад ингээд суудсан ингээд тэгэл ингээд нэг олсонд нэг бэхлэгээгээ хийчээд бэхлэгээгээс тайлахгүй ингээд ядраад суугаад өөр ирэхгүй ингээд ядарсан тийм уулчид байж байгаа. Тэгэл тэднийг ингээд хүлээгээ сүулдэ бүрээс уур хурж байгаа юм чи тэгэл одоо бүр тэнгуут нь шууд бид нар чинь бэхлэгээгээ тайлал одоо бэхлэгээгээ тайлал хажуугаар ингээд дайраад гарч байгаа тиймэрхүү одоо ингээд суудсан улсууд. Уулчид цуваанд орон араасаа дагн яв. Зарим уулчид үнэхээр биеийн дийлхэн болж амархаас өөр аргагүй төрөв. Ярим таны урд яваа уулчин явж чадахгүй төрвөл таач мөн явж чадахгүй. Яагаад гэвэл бүгд нэг олсноос бэхлэгдсэн. Энэ үед завын бөглөрл үүснэ. Энэ маш аюултай. Хөлөрсөн биеинд норсон хувцас хөлдөж бүх биеийг хайран хөлдөх аюултай. Үүр цайх мөчөд Хөвтөнгөр багийнхан маань хил арайгийн ханамд тулж ирлээ. Энэ бол зөрж өнгөрөх аргагүй нарийн зантай аюултай хэсэг юм. Тэр ханд маш их тийм айхтар бартаатай амар тийм шүх амар уулнууд байсан. Яг тэн дээр бид нар ингээл ирэхэд бол өглөө үүр цайж хахад бол эхнээсээ ингээд одоо Эверестийн оргил дээр эхнээсээ одоо төрүүлж явж байсан усууд маань Эверестийн оргил дээр гарчаад ингээд бууж байгаа байхгүй. Буухад ингээд дээшээ гарч байгаа усуудтайгаа ингээд хамт ингээд яг ингээд мөргөлдөөд ингээд ямар ч ингээд явах тийм юуг болцсон ингээд төгжрэл үүсээд ахиж төгжрэл үүсээд юун дээшээ гарахтаа байхгүй нэ дээрээс бууж байгаа усууд маань доошоо бууж чадахгүй гарч байгаа нь дээшээ гарч чадахгүй тийм төгжрэл үүсээд бүр 1 цаг төгжрлээ 2 цаг төгжрлээ 3 цаг төгжрлээ бүр үнэхээр төсвөр алдаж байгаа. Цааш явах боломжгүй уулчид харамсалтай ч гэсэн авиралтай зогсоон буцсан нь дээр байдаг. Энэ бол хамгийн зөв шийдвэр. Байгалийн байж болох хамгийн хатуу ширүүн нөхцөлд төвчээр зан урагшлах уулчид. Энд зөвхөн өөртөө л найдна. Байгальтай тэмцгээс гадна өөртөөгөө бас тэмцэлдэнэ. Дотоод сэтгэл зүйн хүчээр гаднах орчин нөхцөлийг үгүйсгэн тэмцэнэ гэдэг бол тамирчин хүний эрхэм чанар юм. Би бол эрдээс гарна гэсэн тийм юутай байсан. Манай нөгөө Шерпа болохоор одоо цаг байхгүй, одоо ингээ өнгөрсөн, одоо ингээ гарч чадахгүй. Одоо ингээ өнгөрсөн. Одоо ийм төгжрэлд орцсон, ингээ гарч чадахгүй. Буцъя гэсэн санал тавьдаг надад. Энэ бол би бол энэ саналыг бол эрдээс хүлээж аваагүй. Үгүй ээ, no гэл эрдээс би ч эрдээс go гэл эрдээс орилол нөгөө Шерпага нуруу дээр наалгадаад эрдээс go гэл дайрцсан л та эрдээс. Тэгээд тийм байхгүй гэл эрдээс шууд дайрцсан. Тэгээд дайрахтаа яасан бэ гэхээр нөгөө улсууч ингээ бие биендээ ингээд юугаа тавьж өгөхгүй. Нөгөө бэхлэгээгээ тавьж өгөхгүй яг ингээд өөдөөс яатсан. Хэрвээ ингээд нөгөөдөл чи бэхлэгээгээ тавиул одоо бас аргагүй л дээ. Тэгээд тэр уулчаад бол бэхлэгээгээ тайлж жагаад намайг гарах гэж жагаад ингээд өөрөөсөө ингээд
доошо унах тийм магадлал айгүй өндөртэй. Тийм учраас ердөөсөө бэглэгнээс ингээд зуурцсан бүгд айгүй ердөөсөө тийм ердөөсөө хүн гიშгэх, хөл гიშгэх тавих тийм юугүй тийм газар байгаа байхгүй. Айгүй хүнд. Тэгээ яг тийм газар ингээ хүн олон цаг ингээ зогсохлоор чинь даарахаас гадна ингээ хөл гар нь хөсч мөшөөл ингээ бүр янз бүрийн байдалд орж байгаа юм л да. Тэгээ ердөөсөө би шерпага нөгөө шерпа даваа шерпага зоригжуулаад тийм байхгүй би заавал гарах хэрэгтэй гэл тэгэл ердөөсөө юугаа одоо бэхлэгээ тайлаад ердөөсөө одоо шууд тэг дайрсан л да. Ердөөсөө тэр бол дайрах бол хамгийн тэнэг аюултай алхам л да. Тэр бол ердөөсөө түүний хийсэн энэ үйлдэл бол маш эрсдэлтэй алхам байлаа. Гэхдээ энэ нь Монгол хүний дайчин зоригтой зан чанартай холбоотой байж магадгүй. Тэрээр хийхийг хүссэнээр хийсэн. 4 жилийн уйхгүй хөдөлмөр баяр ёслол зугаа цэнгэлийн хажуугаар чихээ дарам бэлтгэл хийж хөлсөөн туслуулсны үр дүн 100% гарлаа. Дөрвөн улиралтай, эрсдэс уур амьсгалтай, агуу их түүхтэй оронд Монгол хүн болж төрсөн дөм бахархаж баярын нулимс дуслуулжээ. Эверестийн орой дээр гарахад үздэг. Хүүх ямар гоё сэтгэл төрсөн гэж бодно. Үнэхээр үгээр хэлхий аргагүй. Маш их гоё сайхан байсан. Ердөөс яг л хүн тэнгэр дээр гарцсан. Тэр үүл мөр бүр тэр доор. Одоо нэг 6000 та 7000 та амар өндөр сүрдмөр амар уулнууд байсан. Тэр уулнууд чинь бүр тэр доор харагдаж байгаа. Тэг ямар агуу гэдгийг л тэн дээр гараад мэдэрсэн л та. Гарангуудаа би чинь тэгээд ердөөс гараа шууд Эверестийн оргилын одоо тэр овоон дээр нь очиж мөргөөл тэгэл өөр ихгүй уйлал ердөөс нүднээс солоноос гараад асгартлаа үйсэн л та. Хоёр сарын турш Эверест ууланд байж зөвхөрлөлтгүй тэмцээр оргилд нь гарч улсын хан түгийг мандуулна гэдэг бахархам амжилт юм аа. За тэгээд оргил дээр гарчаад хоёлоо тэгэл маш их сэтгэл хөдлөсөн битэрийн тэгэл манай даваа шерпа надад маш их баярлал. Надад тийм Эверестийн оргил дээрээс нэг 3 ширхэг чулуу. Одоо яг оргилийн тийм 3 ширхэг чулуу аваад надад бэлэг болгож өгсөн. Тэгээд явахтай монголчууд маань бид нар бас их шүтлэгтэй тийм хүмүүс байдаг. Буддын шишинтай тэгээд шерпанууд ч гэсэн бас манайхтай адилхан буддын шишинтай юм байлаа. Тэгээд бид нар яг тухайн үед би бол бас оргил дээрээс одоо Эверестийн оргил дээрээс хамаагүй чулуу авах одоо зөвч байд юм уу, бурууч байд юм уу одоо айжл байсан. Тэгээд яг хайрхан маань Эверест хайрхан маань нутгийн шерпагаар дамжуулж надад одоо тэр чулууг одоо бэлгэлүүлж гин гэж бодоод яг би тэрийг бэлгшээгээд ингээ авсан, маш их бэлгшээж авсан. Тэгээд тэр чулуу маань одоо миний хувьд бол маш их үнэтэй тийм зүйлийн нэг юм байна. Тэгээд яг энэ 3 чулууныхаа нэгийг би бол одоо
байгалийн одоо байгалийнхаа музейд одоо дурсгал болгож бэлгэлье гэсэн тийм бодолтой байгаа. Яагаад би эндээс ингээд бичлэг хийгээд Эверестийн оргил дээр гараад оргил дээр гарснаас тэгэл буугаад одоо энэ Монголдо буцаж эртлээ бичлэг хийсэн. Яагаад энэ бичлэг хийгээд зургийн аппаратаар ингээд зургаа дараад ингээд бичлэг хийгээ явсан бэ гэхлээр ер нь бол энэ манай уулын спорт болохоор маш их хүнд хэцүү ийм спорт. Дээр нь бас ингээд үзэгчгүй тийм спорт байдаг. Тэгээд одоо энэ Эверестийн оргил дээр гарсныг бол ер нь гарсан уулчид маань ер нь бол өөрсдийгөө ер нь баталгаажуулж явах хэрэгтэй. Дээр нь яг хөө аялал жуулчлалын яамнаас тэр цуг гарсан улсууд баталгаажуулж байна. Тэр Эверестийн оргил дээр одоо тэр овоо байгаа шүү дээ. Тэр овоо одоо овоон дээр ингээд зураг мөргө авахуулаад ингээд яа. Тэр овоо бол эрдээс ойлгомжтой. Эверестийн оргил дээр байдаг овоо ганц л байгаа шүү дээ. Тэгэхээр тэр оргилын овоо бол эрдээс тийм содон овоо байгаа. Тэр овоог бол угаасаа тэр аялал жуулчлалын яам нь мэдж байгаа. Тэр овоон дээр ингээд зураг авахуулаад ингээд яхад бол одоо Монголоос одоо ингээд Өсхвэр, Гангама дараад нь тэгээд одоо би тэгээд ингээ баяр сайхан юм чи одоо ингээд цогцлон агч ингээ бид 5 ингээ гарчаад байна. Одоо 5 дээрэс нь одоо төвдийн талаас манай Батэрдэн гэдэг уулчин Эрдэнэтийн хангарт спорт клубын тамирчин уулчин Батэрдэн маань гарсан байгаа. Тэр бол маш их сайн. Тэгээд төвдийн талаас яг тэр 5 сарын 19-ний өдөр Батэрдэн гарсан. Тэгэхдээ бид нар бол тэр оргил дээр дайралдаг үл дээ. Тэр оргил дээр дайралдах тийм ямар ч тийм юу бол байхгүй. Нөхцөл бол байхгүй. Википедиа сайтнаас 2012 онд ямар Монголын уулчид гарсныг харж болно. Энэ бол яахын аргагүй маш том баталгаа. Гэвч тэдний амжилтанд эргэлзэн гарсан гараагүй гих маргаан цуу яриа Мерсер Баясаар л. Энэ одоо янз бүрийн одоо уулчдын хувьд одоо ингээд янз бүрийн яриа байдаг. Энэ яриаг бол дарах хэрэгтэй. Энэ бол үнэхээр гомдмоор, сэтгэл өвдмөр. Ингээд зов зүдэрч 2 сар тэр Эверестэд гямлаад ингээд 2 сар зов зүдэрч ирчээд ингээд хүмүүст хэлүүлнэ гэдэг бол үнэндээ одоо харамсалтай байдаг. Тийм учраас энэ яриаг бол ер нь бол батлахын тулд хүн бол өөрөө л одоо дараагийн уулчдад би яг энийг бас зөвлөгөө маягаар одоо тийм ээ хэлээд байгаа юм л да. Энэ бол дараагийн уулчид одоо мэдээж монголчууд маань мундаг улсууд. Тийм учраас Эверестэд аврий гэсэн бодолтой явж байгаа уулчид байвал одоо тэгээд бас энэ юуг бас бодож үзэх хэрэгтэй л дээ одоо тэгээд. Өмнө нь хэлсэнчлэн Непалийн аялал жуулчлалын яамнаас Эверестийн оргилд гарсан уулчдад сертификат болон медалийг баталгаа болгон өгдөг бай. Энэ сертификат медаль нь уулчдад ямар их үн цэнтэй олддгийг та бүхэн бэлхнээ харсан бизээ. Доошоогоо тэр одоо бууж явах үед бол одоо тэгээд намайг бууж явахд бол маш олон улсууд нас орж исэн. Үнэхээр харамсмаар байсан, үнэхээр хальсармаар байсан. Харамсгаас гадна хальсармаар байсан. Үнэндээ ямар амар байдсан бэ гэдгийг бол би доошоо буух бол хамгийн амар байсан. Тэгэл доошоогоо бүр арайч нэгэн буугаал одоо бүр кемп дөрөв дээр арайч нэг бууж ирээд эрдээс одоо шар гэрэл насаал бууж ирсэн дээ. Тэгэл кемп дөрөв дээр ирээд эрдээс бушуухан өргөвчөө тайлал майхандаа ороод эрдээс шууд эрдээс тэгэл нэг халуун одоо нэг юу жуус оранж жуус уугаал тэгэл эрдээс шууд өөр ирэхгүй орлогоо ороод манай майхан ингээд шууд цасан дээр орчихсон юм да. Тэр нэг ганцын гоцтой. Оо нэг юм уу. Гоцтой. Оо жуус. Окей. За нэг жуусээр дайлж чинь та. За баярлалаа. За манай баяраа доктор. Жуус уугаал хөнцөлтөд орцсон л байна та. За өнөөдөр ямар хуу гарч ирв? Яг тэтгэл. Эдээсээр огаал гарч ирлээ. Чанга биш бас тийм ээ. Чанга. Хүмүүс их явж байна, очир ихтэй байна. Би энийг хүлээж байна. Ингээ баяраа дээр ингээл нэг майханд орд юм та. Жуус уух гэж Жуус уух чадлаа нэг. За бид нэг 720 метрийн өндөр. 7100. 7100 юу? 7100 метрийн өндөрт. Нэртэж явахдаа бид нар 6 цаг байсан. Саяд нэг 530 минут. 30 минут арай л урд явж. Тийм ээ. Цаг агарын үед бас арай гайг байсан тийм. Цаг агаар эртүүд бол амар шуурч юм байна. Манай бомбиг гэрдээ юм ба. Нэг иймэрхүү. Бидний кемп нэг иймэрхүү. Тэр доошлон зураг. За. Төрөд ингээд. Манайхан нагаас бүгд ингээд кислородоор амсгаж хонж байна. 7000-аас дээш өнтертэй. Тэгээ 1.5 дээр тавьчихсан. Хамгийн дагалтай. За
За би нэг өөрөө нэг юм өрхөө. Тэгэл энэ нэг хөдөлчихэд толгоос гисрээд бүрстэ гайхаж байгаа байхгүй. Тэгээд үнэхээр гайхах нь ч аргагүй юм байлээ. Тэгээд тэр улсууд маань Эверестэд авирах гэж байгаа тэр уулчид маань Эверестэд авирахын тулд 3-5 жил бэлтгэл сургалт хийдэг юм байна. Тэгээд наан нь одоо тэр Гямла уулын одоо янз бүрийн одоо нэг өндөртөө тийм уулуудад авирч биеэ дасгаж тийм ээ хэд хэдэн удаа дасгаж тэгж бүр яг боллоо гэсэн үедээ Эверестэд хамгийн сүүл Эверестэд авирд юм байна л да. Миний хувьд бол одоо эрдөөсөө л одоо шууд тэгээ авирцсан одоо уулчтын одоо хувьд бол одоо эрдөөсөө л тийм өндөр ууланд авирж байгаагүй мөртлөө одоо ингээ гарцсан. Тэгээ манай одоо юуны юугаар одоо битүү одоо морь гэх юм уу да одоо битүү морь л одоо ингээл Эверестэд гарчлаа л гэсэн үг л да. Одоо манай өвчтэй ярьдгаар бол тийм ямар битүү ямар ч юм урд өмнө яаж байгаа ийм хүн ингээ гарчлаа гэдэг бол хүмүүст одоо их сонин содон гадаадын улсууд бол маш их гайхаж хүлээж авч ирсэн. 6-аас 7 удаа Эверестэд гарах гээд чадаагүй бусад орны уулчид байдаг. Харин Монголоос ирсэн Хөгтөнгөр багийн гишүүн Цэвэндаш анх удаагийнхан авиралтаар Эверестэд гарсан нь олон уулчдын гайхширлыг төрүүлж бас атаархуулж байлаа. Тав 6 давхар, 7 давхар, 9 давхар, 10 давхар, хэдэн давхар байшингийн өндөртөд тийм өссөн уулууд тэндээсээ буугаад явангууд дахиад тийм хэмжээний тийм байшингууд тийм өндөр мөсөн оргилууд өстө барагдахын аргагүй бүр арай ч нэг юм юунд кемп 3 дээр тэн дээрээ бас нэг жоохон услахж тэн дээр нэг бас нэг жоохон жүүс мүс ууж жоохон амарч байгаа ганц 2 цаг амарч байгаа доошо кемп 2 руугаа ахаал бууж байгаа. Тэгээд буугаад би одоо яг кемп 2 руу бууж явхад бол миний хувьд бол маш үнэхээр бүр хүнд өстой хэцүү болж эхэлж байсан. Доошо буулт хийгээд өстой бүрээс нэг алхам хийхэд л надад үнэхээр хэцүү байсан. Яагаад гэхээр миний хүзүү өрдөөс ингээд хөшсөн. Хаашаас ингээд харж болохгүй ингээд хүзүү хөшсөн. Одоо тэгэл бүр өстой бүр үнэхээр бүр ямар ч бүр хэцүү байдалд орсон л да. Үнэхээр тэгээд би одоо үнэхээр хүзүү хөшөөл одоо ингээд нэг суугаал унахал юм бол үнэхээр одоо ямар байдалд хүрэх үү, намайг хэн аврах уу, яах вэ гэдэг бол ойлгомжтой. Тийм учраас би бол хүзүү хөшөөд хүзүү хөдлөхөө хажууд ишээс харж болохгүй, хоёр тишээ харж болохгүй, доошоо харж болохгүй, дээшээ харж болохгүй. Яг ийм нэгэн хэмээ. Тэгэл өрдөөс тийм байдалтай би авиралтаа буултаа доошоо үргэлжлүүлсээр л байсан л та. Тэгэл арай ч нэг юм кемп 2 дээр ирээл үргэвчээ тайлал тэр хүнд үргэвч үрцэн дээр нь тэгэл нэг үргэвчээ тайлал бушуухан шиг л эрдөөс нөгөө нэг надтай цуг авирсан шерпата алий ч нэг мөсийгээ дээрч гэл гисэн гэлгуурууд өгөөл явуулсан тэгэл гэлгуурууд нь мөс аваад ирсэн. Тэнгуут мөсөөр ингээл эрдөөс гэлгуурууд дөөр мөс аваад ирж байгаа. Тэгэл мөсөөр ингээ хүзүүндээ жин тавиал тэгэл эрдөөс жоохон хоол унд цай цууж аваад тэгэл эрдөөс шууд хөвтсөн би эрдөөс ядраал. Тэгэл угаасаа тэр кемп 2 дээр хонсон. Бид нар тэгэл маргааш өглөө нь босоод ирсэн чинь хүзүү зүг зүгээр болцсон. Нөгөө амар хөссөн байсан үзүүч зөв зүгээр болцсон. Бид нар одоо 2 дугаар бест кемпээс нэг рүү явж байна. Энд ийм айхтар юм бас нэг ангал байдیں۔ Амар урт. Үнзгээ одоо ингэ доош ингэ тэрчгтэй ангал. Ингээ хуваагдсан. За одоо манай цог агч гарах чинь. Энэ ер нь хайртай та. За манай баяраа доктор хамгийн түрүүнд цай гарчаа гэж. Яг манай багийн хэд байна даа гэж. За өнөөдөр 2012 оны 5 сарын 21-ний өдрөө бид нар үндсэн кемптэй нөгөө айхтар юмнасаа буугаад ирлээ. Айхтар мөсөн уулнасаа ер нь доошлоод одоо нэг күмпүү гэд мөсөн гол дээр ирсэн бид нар жоо хамраад байж. Are we good?
Чаас аягүй ядарч нийт хөлс гарч. Куртки шуурайсан. Too hot, you know. Манай нэмээгэн бүгд өөрчлөсөн. Ready? Дөрөв болсон. Down jacket, take out. За миний хувьд бас өөрсөн бас чамлахааргүй хүндээ. Одоо энд өөрийнхөө гудсыг хоёр давхар гудсан. Энд нэг гудсан, энд нэг гудсан. Тэгээд хөнжил мишок. Одоо бүх юмнууд одоо тэгээд комбинза бүх юмнууд яцсан. Энэ бас аа хүндээ. Эндээс гарахтаа л би өдрийн тэмдэглэл хөтөлж исэн. Тэгээд одоо Эверестэд байх хугацаанд тэр 2 сарын хугацаанд өдрийн тэмдэглэл хөтөлж исэн. Тэгээ ер нь бол нэг явандаа бас нэг зөвлөгөө маягийн тийм нэг жижигхэн ном гаргая гэсэн бодол байгаа. За ингээд тэгээд монголчуудаараа бахархаж, монголчуудаа амжилт хүсье. Одоо түүнийг гарах ёстой уул нурууд нь хүлээсээр байгаа. Мөн хойч үедээ нь зааж сургаж уулын спортыг танин мэдүүлэх эрхэм үүрэгч мөн хүлээж байгаа. Ер нь бол уулчдын хувьд бол Эверест гэдэг бол мөрөөдөл байдаг. Одоо уулчдын хувьд бол мөрөөдөл байдаг. Тийм учраас одоо би монгол хүн болж төрснөөрөө маш их бахархаж байна. Монголчуудаараа бахархаж байна. Энэ сайхан их оронд төрснөөрөө бахархаж байна. Уулын спорт бол үзэгчгүй спорт юм. Тиймдээ ч зарим хүмүүс Олимпийн аваргаас ч илүү үн цэнтэй гэж үздэг. Хэдхэн минутын дотор аварга болж медаль зүүн гэсэн ойлголт огт байхгүй. Амь насаараа дэнчин 50 байж дэлхийн дээвэрт гарна гэдэг жинхэнэ эр зэргийн спорт юм. Амьдралдаа зоригтой, түүндээ тууштай тэмцэгчл амжилтанд хүрдэгэ гэдгийг баттган харуулж чадсан Цэвэн Даштан амжилт хүсье. I did my best to notice when the call came down the line. Up to the platform of surrender, I was brought but